Сайн байцгаана залуусаа 440 гэрс нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд маш олон хүмүүс санал хэлсэн байгаа. Маш олон хүмүүс надаас асуусан байгаа. Гитарыг яаж арчлах вэ? Мөн гитарын маань гар маань нэгдсэн, гитарын маань тэр маань ингэсэн, гитар маань ингэсэн гэсэн амар их юм надаас асуусан. Тийм болохоор энэхүү асуултанд бяцхан өөрийнхөө зүгээс хариулт олох зорилгоор та бүхэн гитарыг хэрхэн гар доорх материалаараа акустик гитарыг засч болох, мөн тэр утасны хоол хоёрыг яаж тохируулах талаарх бяцхан зөвлөгөө та бүхэнд бэлдсэн байгаа. Ингээд 440 гэрсээр энэхүү зөвлөгөө та бүхэн хүлээн авч үзээрэй. Мөн өнөөдрийн дугаараас манай нэвтрүүлэгтэй хамтран www.huurcig.mn хэмээх Монголын хамгийн том хөгжмийн портал сайт хамтран ажиллаж эхэлж байгаа билээ. Тэгэхээр Huurcig.mn дээр манай 440 гэрс нэвтрүүлгийн манай талаарх санал, гомдол, санаа оноо юу вэ бүгдийг хэлж болно, шүүмжлүүд байгаа, шүүмжээ хэлж болно. Мөн www.huurcig.mn-ээс мөн манай official буюу яг альбом ёсны бичлэгүүдийг та бүхэн бас орж үзэж болох нэ. Тэгэхээр Huurcig.mn-ийн талаар та бүхэн товчхон танилцуулах хүрэхэд Huurcig.mn Монголын яг альбом ёсны дууч болон хамтлагуудаас альбом ёсоор зөвшөөрлийг авч дууг нь тавьдаг Монголын цорын гац сайт байгаа. Тэгээ энэхүү сайтын маш том зорилтууд тавьсан байгаа нэг нь болохоор надад хамгийн таалагддаг нь Монголын хамтлаг дуучдын маань дууг үн цэнгүүдүүддэг те үнэгүй гадуур цацагдчих байдаг энэ асуудлыг таслан зогсоох энэ төлөө тэмцэж байгаа нэгэн том сайт юм аа. Олон хүмүүсийн санал хүсэлт тавьсан. Тэгээд өмнөх дугаараараа би Gangnam Style дуу, Finger Style-аар яаж тоглох талаар бяцхан хичээлийг та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр хүмүүс маань гарын дасгалаасаа өөдсөн үү, эсвэл гарын дасгал хийхээсээ залхуунд хүрсэн үү. Тэгэхээр дуу зааж өгөөч гэсэн маш олон хүслүүд ирсэн. Тэгээд энэхүү хүслийг таалан болгож та бүхэнд дэлхийн бас алдартай нэг дуучин болох Adele-ийн дэлхийд бас нэлээд олон үзэгчтэй болж чадсан алдартай дуу болох Rolling in the Deep хэмээх дуу та бүхэнд өнөөдрийн нэвтрүүлгээрээ заах гэж байна. Тэгэхээр яг энэ дууг заахаас өмнө та бүхэн нэг cover үзүүлж байна. Энэхүү cover-ыг би өөрийнхөө дүүртэй хамтарч хийсэн байгаа. Тэгээд энэ cover-д гарч байгаа дуунууд маань дөрвөн ширхэг дуугаа. Rolling in the Deep, Gangnam Style, Bad Romance, Just Dance гэх гурван дуу байгаа. Тэгэхээр энэхүү cover-ууд цааш тааштай ерөнхийдөө 2-7 хоногийн удаа гарч байхад энэ юу вэ гэхээр та бүхэн cover хийсэн дуунуудынхаа байрал, таатал, тоглолтыг, аккордуудыг хэрхэн яаж тоглодог талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж явах болно. Тийм учраас cover хийж байгаа шүү. За ингээд энэхүү cover-ыг хүлээн авч үзнэ. Дөрвөн 440 гэрс нэвтрүүлэг маань та бүхэндээ бас нэг сайхан зөвлөгөө өгөхөөр энэхүү дугаартаа бэлгэлээ. За энэ ямар зөвлөгөө вэ гэхээр гитар хөгжмийг маш олон үзэгчид маань асуусан. Гитарны маань гар маань хавираад байна, утаснууд маань хоорондоо хавираад байна. Тэгээд гитарны маань утас маань хоол байна. Яаж засах уу? Тим юм нэвтэрсэн, ийм юм нэвтэрсэн, тэрнийг яаж засах юм бол маш олон хүмүүс асуусан. Тэгэхээр энэхүү асуултанд тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдрийн дугаараа бэлгэлээ. За тэгэхээр Монголд яг ямар нэгэн хөгжмийг засдаг гитар центр гэж байдгүй. Хөгжмийн засварын төв гэж байдгүй. Тэгэхээр гэртээ гэрийн нөхцөлд өөртөө гитараа хэрхэн яаж засч болох талаар мэдээж нь бол жижиг хэмжээний эвдрэл болон стандарт тохиргоо байхгүй гитаруудыг бас өөрөө яаж бас засч болдог талаар та бүхэнд зөвлөгөө өгөх гэж байна. За тэгэхээр брэнд new буюу яг үйлдвэрээсээ factory-аас гарч ирсэн гитарууд хүртэл гитарын тохиргоог ирдэг. Тэгэхээр иймэрхүү гитаруудыг ямар нэгэн шоурумуудаас юм уу интернетээр захиалж авсан тохиолдол. Гэхдээ энэ банзан гитарн дээр шүү. Тохиолдол бас ямар асуудал гардаг вэ гэхээр. За тэгэхээр эхлээд бидэнд юу хэрэг болох вэ? Хуурай хэрэг болно. Мөн хуурайны оронд нойлын зүлгүүр гэж хэлээд байдаг цаасан зүлгүүр байсан ч болно. Шугам хэрэг болно. За тэгээд утас өнгөлөгч хэрэг болно. Хэрвээ камертон байгавал камертон хэрэг болно. Камертон байвал хөглөгч хэрэгтэй болно бидэнд. Мөн Монголд энэ тэр одныг зарагдаад байдгүй гитарын одоо модны цэвэрлэгээ байгаа. Тэгээ энэ болохоор модыг болохоор нөгөө яг юм агаар солигдсон үед байн гарчиж иж нөгөө тохиргоо алдуулахгүй зориулттай. Тэгээ өнгөлөгч гэсэн үг. За тэгээд мэдээж нэг ширхэг ундаа хэрэгтэй болно. За мэдээж нэг ширхэг алим хэрэгтэй болно. За эднээс бол мэдээж тоглоом байлаа. За тэгэхээр гитарын стандарт гэж би өмнөх дугааруудаар та бүхэнд хэлсэн. Тэгээд хүүхдүүдийн маань хамгийн их хүүхдүүд гэлтгүй залуучуудын хамгийн их асууж байгаа зүйл гитарын стандарт. За тэгэхээр утас хоорондын зай, утас гар хоорондын зай. Ерөнхийдөө стандарт гитар бол 5-аас 7 см зайтай байдаг. Мм зайтай гэдэг уучлаарай 5-аас 7 мм зайтай байдаг. Тэгэхээр яг одоо энэ Америкээс ирсэн энэ Epiphone брендинг гитар яг энэ үйлдвэрээсээ бас яг орж ирсэн гитар байгаа. Гэхдээ тохиргоо өгдөг байгаа.
ерөнхийдөө Fender гитарууд бол дандаа тохиргоод орж ирдэг. Бусад фермийн гитарууд тэр болгон тохиргоо байдаггүй. Тэгэхээр өөртөө ерөнхийдөө тохируулах болдог. За тэгэхээр гитарын маань тохиргоо ерөнхийдөө стандарт нь бол 5 мм байдаг. Тэгээ энэ гитарын маань тохиргоо ерөнхийдөө 7 м хавцаа мм 36 мм хавцаа байгаа. Тэгээд ерөнхийдөө одоогийн залуус маань ихэвчлэн Fender style чиглэлээр маш их сонирхож байгаа. Тэгэхээр Fender style гитарын стандарт бол ерөнхийдөө 3 мм, 3 мм 1.5 мм хавцаа ерөнхийдөө стандартанд тогтсон байдаг. За тэгэхээр бидний хэрэгтэй багцуудыг та бүхэн түрүүнд танилцуулсан байгаа. Хуурай, шугам, мөн ажлын маань хөнгөлөх зорилгоор чихийн маань ингээд гараараа ингээд ирүүлээд байх их хэцүү байдаг. За тэгээд өнгөрсөн хичээлүүдэд та бүхэнд хэлжсэн утаснуудын маань доотлын 3 утас бол өөрлөгөө эргэж чангардаг. Дээдлийн 3 утас маань өөрийнхөө эсрэгт тийшээ эргэж чангардаг гэж хэлсэн байгаа. За бүх утаснуудаа суулж тавина. Тэгээд татаа үзээд дээр тавьсан байх хэвээр. За үүний дараагаар bridge утаснуудын маань тогтоогчод байгаа. Тэгээд бүгднийг яг дараалал тавьчихна. За гитарынхаа утаснуудын артлыг тогтоогчдыг бүгдийг нь аваад утаснуудыг суулж авна. За утаснуудаа авсны дараа биднээс энэ утсыг тус нь ингээд авчихлаа бүгдээр ингээд инк замраагаа хоорондоо орооцчихдаг байгаа. Утаснуудаа яг дээд нурууныхаа нүхэнд нь ховлдно. Тэгээд утаснуудаа ихлээр за тогтооч. За утаснуудаа буцаад тогтоож аваад та бүхэн тэр кейпо буюу хавчигч байгаа бол хавчигчаад нэгдүгээр ладан дээрээ дарчих хэрэгтэй. Нэгдүгээр ладан дээрээ дарчих хэрэгтэй. Тэгээд одоо ингээд утаснуудаа авахд оролцсон чинь дараа нь биднээс буцаад хийхэд энэ бол ямар ч асуудал болно. За тэгээд нэгэнт та гитараа задлж байгаа бол гитараа цэвэрлэх хэрэгтэй. За их хэмжээгээр тусаа шүршээд хэрэггүй бага хэмжээгээр хөнгөө шүрч өгөөд заав тайлах хэрэгтэй. Тайлахгүй татчихна. За тэгээд fretboard буюу даадны тавцангийн цаашдж өгнө. За хэрвээ та бүхэн сонсож байгаа бол арчаад юм ураад байгаа юм шиг дуу сонсогдож байгаа. Энэ юу гэхээр үйлдвэрээс гарсан бас нэг тохиргоо хийгдэг гэсэн үг. Хажуу талаар бас зарим нэгэн гитарууд гар уурах тохиолдлууд байдаг. За энэний гэсэн хэрхэн яаж засаллаа та бүхэнд байгаа болно. За мөн бид хэрэг болох зүйл бол лент хэрэг болно. За лентээ одоо бид нар юунд хэрэглэж байгаа юм гэхээр гитарын хажуугаар илүү гарсан төмөр ёрдгор зөвлөд идэг, гар ураад идэг. За эднээсийг цэвэрлэж байна. За тэгэхээр ямар нэгэн лентээр fretboard болон энэ хажуу талын ясны ирмгүүдийг хамгаалах зорилгоор лент нааж өгөх ёстой. За одоо бидний бэлдсэн байгаа хуурайгаар хөнгөн дарж өгнө. Тийм их биш. Тэгээ хуран хөнгөөр шалгаад үзнэ. За яг ингэ гэх мэтчлэнгээр бүх лаадуудаа лентээр наагаад энэ илүү зүйлүүдийг илүү төмрүүдийг авч хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол гар ураад байдаг асуудал бас байгаа. За мөн дараагийн та бүхэнд шийдэх асуудал бол тэгшээ ирмэгтэй бөөрийнхий хурууч байдаг. Хурууч болон шугамарч ажиллана болно. Гарнуудынхаа өндөр намыг бүгднийг уучлаарай лаадныхаа өндөр намыг бүгднийг шалгаж үзэх хэрэгтэй. За энэ ч алдаа гарч энэ лааднаас жоохон өндөр байна. Тэгэхээр яг энэ өндөр байгаа лаадыг бас жоохон доош намхан болж өгөх хэрэгтэй. За гарныхаа fretboard болон ясын сүйдийг гэмтээхгүй тул лентээр нааж өгч байна. За тэгээ хуурайгаараа уг нь бол бас 0-ын хуурай байх юм бол зүгээр болно. Тэгээ маш хөнгөн дарж өгөх хэрэгтэй. Яг л гитарын маань эдгээр зүйлүүд нь маш имзэг. Тэгээд жоохон дарахад ерөөхдөө явцдаг учраас бас тохиргоо алдна. Хитрхийг дараа хийчих юм бол дараа нь тохируулж чадахгүй юм болно. За одоо харин буцаад лент авчиж болно. За гэх мэтлэн бүх өндөр нам байгаа лаадуудыг шалгаж үзнэ. За үүний дараа биднээс бас нэг том асуудал байгаа.
нуруу өндөр байдаг. Тэгэхээр энэхүү нуруу өндөр байгаа тохиолдолд гарны маань стандарт хэмжээ алдагдаад байдаг. Энэ хойдолтой өндөр болоод байна гэсэн. Тэгэхээр хуураагаараа маш хөнгөн хуураад зүх хэрэгтэй. Жиг тэг маш ихтэйхэн зөөлхөн хийхгүй бол доохноо хэмтдэг байгаа. За одоо харин уцантаа буцаагаад хийж үзэн. За дөрөвдүгээр утас хүртлээр бүгднийг 1-ээс 4 хүртэл хийж үзсний дараа 5 6 хийхэд түр хааснараа. Одоо дөрөвдүгээр утсыг жоон чангалаад үзье. Боолж өгвөл стандарт түвэн дээр шалгаж үзүүл их зүгээр. Тэгэхээр яг компьютер хэрэг болж байгаа гэхээр стандарт түвийг шалгахын тулд биднес чихээрээ шууд хөвж тэр болгон хүмүүс маань чадахгүй. Тэгэхээр компьютер хэрэгтэй. За дооноод. За стандарт нот буюу D Reus Re нотыг хишиж байна. За одоо түрүүнийхээ биднес эхлэхэд ямар байсан бэлээ одоо хэмжээг шалгаж үзье. Анх гитар маань 7 мм хавцаа байсан. Одоо хэмжээ маань 4.5 хавцаа байсан байна. Тэгээд магадгүй та нар хүсэх юм бол энэс доош бодлож болно. Нуруугаа багасгах зарчим байна. За тэгэхээр үүнээс гадна та бүхэн буцаагаад одоо дөрөвдүгээр утсан дээрээс хэмжээ авсны дараа буцаад утснууд хийх юм. За бүх утснуудаа хийгээд бүгднийг нуруунд нь тааруулаад хийж хэрэгтэй. Тэгээд гитарын нэг асуудал байдаг. Нэвтрүүлэг маань маш бага хугацаатай явж байгаа учраас бүх зүйлийг нэг нэвтрүүлэг хийж амжихгүй. Тэгээд гадуураа гарчаад байдаг. За манай оператор маань яг зургийг та бүхэнд үзүүлж байгаа. Утас маань гадуураа ингэж гарчаад байдаг. Тэгээд доотлохоо илүү лаадан дээрээс ингэж хийчихээд ийм тохиолдол маш их гардаг. Тэгэхээр нөгөө түрүүний хийсэн ленттэй наажаад гараа гэмтэх нь бол лент ингэж хоёр тас наажгаад энэ ихсэн жоохон хуураагаар авчих хэрэгтэй. За одоо харин гитараа стандарт бүгдийг нь хөвлөх хэрэгтэй. За одоо та бүхэн бүгдээрээ гитараа стандарт хөвгөн дээр камертоноор хөвлөөд түрүүнийхээ хэмжээг дахиж авч үзье. Түрүүний хэмжээгээр 12 дурлаад нэрээс авна. За тэгэхээр ерөнхийдөө түрүүний метр та 4-5 яг хоорондтой. Тэгэхээр гарандаа итгэхэн байгаа үг шалгахад бол ерөнхийдөө бол зоос хийгээ гүйлгэж шалгаж болдог. За тэгэхээр 12 дугаар ладнаасаа их худаад гүйлгэж үзнэ. За 2 дугаар ладан дээр барьж байна. Би гүр барьж байна. За дөрөвдөө юутай суулна. Тэгэхээр жоохон бас өндөр байна гэсэн. Жоохон өндөр. За тэгэхээр бид дөнгөж сая гитарныхаа нурууг багсаж өгсөн байгаа. Тэгээд буцаад юутай суулж агаад гол төмөр буюу яг одоо гарын маань гол төмөр буюу гарын маань хойш нь угс нь гидэл гэж байдаг. Төмрөөр одоо тэгшиж хөдөөцөнд харуулна. Тэгэхээр гитарны маань гол төмөрийг тааруулдаг тусгай төлбөр гэж байдаг. Гитарнууд нь ерөнхийдөө дандаа дагж ирж байгаа. За тусгай төлбөр маань доогоороо таардаг, толгой хэсгээр таардаг гэж хоёр байгаа. Гитарууд нь хоёр хэстэй. За энэ хүү гитарууд бол хоёртаа хоёулаа тохируулж болдог. Өөртөө тэгэхээр энэ хүү энэ ч байгаа болтуудыг тайлбарлаад энэчнээс бас гол төмөр маань гараад ирнэ. Зарим нэг гитарт нь толгойн дээр зөвхөн толгойн дээр байгаад доороо байдаг, дотор талаа байдаг. Бас хэд их хэрэгж болохгүй. Тэгвэл тохиромжтой авдаг гэсэн. За одоо мөн дахиад нэг хөвлөх ажилд орно. Анх гаранд маань барьжсэн гитар маань гар нь бас яг байхад жоо эвгүй байсан бол одоо хамаагүй дээрсэн байна. Тэгээ та бүхэн яг миний барьж байгаа гитар барьж үзээг болохоор бас яг мэдэхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг та бүхэн гитараа ерөө яаж нурууг нь намсах вэ гэдэг тал дээр асуудалтай байгаад та бүхэнд энэхүү зөвлөгөө бас жоохоц хэрэг болсон болов. Тэгээд мөн 1-ээс болон 5-р лад хүртэлх цаг тохируулахдаа доод нуруунд бол нөлөөгүй байдаг. Доод нуруу бол ерөнхийдөө 7-оос дээшх ладуудыг
нөлөөтэй байдаг. Багасгаснаар энэ лад утаснууд доош сууж өгч байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 1-ээс 5 дугаар лад хүртэлх зайг яаж яадаг вэ гэхээр багасгадаг вэ гэхээр энэ тухайн нуруунуудыг жоохон нөгөө түрүүний энэхүү хөөрэгаараа яг нөхөндөө жоохон аваачаад 2-3 хаа ингээд үрчихэд нөхөн доошогоо илүү хугдчих өгнө гэсэн. Тэгээ уцаанууд дахиад мэдээж нөгөө хугацсан байгаа нөхлөө болохоор уцаанууд намс шүгж өгдөг. 2-оос 5 дугаар лад ч зөвхөн. Түүнээс дээш ладуудаа дандаа доод нургаар намсгаад түрүүн би 5 хүн төжүүлсэн 30 градус орчим эргүүлээд нэг уцаануудаа хийж үзэх хэрэгтэй. За одоо миний бодлоор бол энэ гитар бол яг болчлоо. Баярхад өвтэйхэн. Бүх аккорд зөвхөн дуулж байна. За тэгэхээр утас цэвэрлэгч болон гитарны модны одоо хамгаалагч зүйлсүүдийг 440 гэр шоуруунд бас зарагдж байгаа. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол ирээд худалдаж авч болно. Мөн энэ маш чухал зүйл одоо надад бол хамгийн их хэрэг болж байгаа зүйл. Одоо цахилгаан гитарыг засж байгаа болон гитараа засахад хамгийн их хэрэгтэй сэлбэр энэ дотор байж идэг. Одоо бүр гарч хитангээс нахвала бүгд байгаа. За тэгээд бүх төрлийн тусаадлууд нь багцсан байгаа. Гитаранд зориулсан тусаадлууд байгаа. Автверк, гарч хитэн. За бүх хэрэгтэй зүйлүүд энэ дотор багцсан байдаг. За ийм бас гиг баг буюу кейс багшны хайрцаг бас яг гитарын багшны хайрцаг зарагдж байгаа. Мэдээж дотор нь бол утас таслагч мөн бах болоод энэ татаад авчдаг бах болчдөг. Утас таслагч яадаг вэ гэхээр за нөгөө амар алдартай орок гитарчд маань утастай ингээд илүү гаргаад тоглож идэг. Тэр бол мэдээж нүүн төрлийн стил. Бас цэвэрхэн тоглохгүй цэвэрхэн ороод чаддгүй хүмүүс маань. Тэгэхээр илүү гарч уцаа гал таслаа хийчихад энэ бол асуудал. За ингээд энэ бүх бараанууд маань 440 гэрс хөгжмийн хэлбэрт маань зарагдаж байгаа шүү. За ингээд Epiphone брендийн F130 хэмээх энэ хүү гитар маань та бүхэнд зарагдаж бэлэн боллоо. 440 гэрс. Та гитар тоглож чадах уу? Сурахыг хүсэж байна уу? Тэгвэл таны гитарын сургалтанд урьж байна. Туршлагатай хамт олон таны хичээл зүтгэлийг хөгжмийн боловсролд хөтлөнө. Бүртгэл Dex Production-ы байрны. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 8808 9908 6895. Одсоо гитар сургалтын төв. We could have had it all, rolling in the deep. You had my heart inside in your hand, but you played it to the beat. There's a fire starring in my heart, reaching a favorite pitch and bringing me out the dark. Finally, I can see you crystal clear. Go ahead and sell me out and I'll lie your ship bare. The scars of your love remind me of us. They keep me thinking that we almost had it all. The scars of your love, they leave me breathless. I can't help feeling we could have had it all. Rolling in the deep. You had my heart inside in your hand, but you played it to the beat. 정숙해 보이지만 옷에 노는 여자, 이때라 싶으며 묶었던 머리 보는 여자, 가렸지만 웬한 너축보다 여한 여자, 그런 감각적인 여자. 나는 사랑해, 남자는 없다가 내 사랑 같은 사랑해. 커피 식기도 전에 워셔대로는 사랑해. 밤이야 먼 심장이 터져버린 사랑해. 그래 사랑해. 아름다워 사랑스러워. 그래 no hey 그래 바로 no yeah.
가볼게. 오빠 강남 스타일. Hey, 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 sexy lady. Oh, whoa, 오빠 강남 스타일. Hey, 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 sexy lady. Whoa, 오빠 강남 스타일. 1, 2, 3, go! Ra, 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 Roma, Roma, Mau, Gaga, ooh la la. What's your bad romance? Ra, 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 Roma, Roma, Mau, Gaga, ooh la la. What's your bad romance? I've had a little bit too much, oh, and all the people start to rush by. How does the twisted dance get for the drinking man? Oh, where are my kids? My lost by fun now. За ингээд 6 дахь хичээл. За энэ хичээлээр биднээс нэгэн алдартай дууг тоглож сурах байгаа. Өмнөх 5 дахь хичээлээр биднээс хармоник сурсан, 4 дахь хичээлээр биднээс барилцаатай сурсан. Одоо тийм болохоор биднээс дуу сурах хэрэгтэй байна. За энэ дуу маань ямар дуу вэ гэхээр Adele-ийн дуусан алдартай нэгэн дуу. Энэ бол Rolling in the Deep. За энэ дуу тийм хэцүү биш. Маш гоё, бас маш амархан дуу байгаа. Өмнөх хичээлүүдээр барилуудаа бүгднийг сурцсан байгаа бол энэ дуу сурахад тийм хүндрэлтэй зүйлүүд гарахгүй. За эхний аккорд маань до минор байгаа. За тэгээд аккорд маань бүтэн яг арпежиороо дуурахгүй зөвхөн квинт өнгөнүүдээр дуурна. Квинт өнгөнүүд гэдэг маань за жишээлбэл 1-р хуруу 6-р утасны 8-р лад 1-р хуруу 6-р утасны 8-р лад 4-р хуруу 5-р утасны 10-р лаанд зэрэг байрлана. За үүнээс өмнө биднээс пик гэдэг зүйлийг бас хэрэгж сурна. За пикийг барихдаа 7-р хурууг нуглаад түүн дээрээ пикээ тавиад эрхээ хуруугаараа чимхэж ингэж барина. За пикийг яг тэгшхэн барихгүй бага зэрэг доошоо хазгаа. Бага зэрэг доошоо хазгаа. Нэг тэгшхэн барьж болохгүй бага зэрэг хазгаа. За энэ дуу тоглохдоо биднээс хаалттай зохиол сурнаа бас. Биднээс зохихгүйгээр гарынхаа энэ алган хэсгийг гитарныхаа утсан дээр тавьж өгөөд зөвхөн пикээрээ 1 2 3 4 5 6 7 8 гэсэн зохиолыг 1 2 3 4 5 6 7 8 энэ хурдан зохиол үзээрэй. Зөвхөн 5 6 дуусах дуурна. За 1-р хуруу 6 дуусны 8 дурлаад 4-р хуруу 5 дуусны 10 дурлаад энэ. Пикэ барьсан. Пикэ барихдаа 7 хуруу нуулаад пикэ тавиад эрх хуруугаа чимхэд яг тэгшин тоглохгүй бага зэрэг доошоо хазгаа. За тэгээ болж өгвөл хуруунтай ингэ тэнэлгээд энэ хоёр хурууг нугалшаад бас илүү ихтэйхэн байдаг. Зөвхөн 5 6 дуусаад дуурч байгаа. За эхний аккорд до. Одоо энэхүү барилтыг маань квинт барилт гэж нэрлэдэг. Яг арпеж хөнгөөр дууддаг зөвхөн квинт хүм дууддаг. Хоёр хөнгө. За 8 дуурлаад. За эхний аккорд маань 8 дугаар лад нэрсэн бол дараагийнх маань 3 дугаар лад буюу соль. Дараагийнх нь 6 дугаар лад ля диез. Буцаад соль. Буцаад ля. За дагаад яваарай. 1 2 жоох удаа явъя. 1 2 3 и доошоо явж эхэллээ.
За энэ маань яг тэгш хэмжээнд дээр явдггүй. Эхний дойл маань тухайн аккордынхаа хамгийн сүүлийн цохилт болж өгдөг. 1 2 3 4 5 6 7 8 1. Бидэн сая тэгш хэмжээнд явах юм бол энэ дуу маань яг тэгш хэмжээнд явал 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 гэж явах хэрэгтэй байтал энэ дуу маань тэгдэггүй. Тэгш хэмжээнд бус явдаг. Эхний цохилт маань тухайн аккордныхаа сүүлийн цохилт болж байдаг. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 5 6 7 8. За дагаад яваад үзээрэй. 1 2 3 и бадыг авч байна. Ясандаа дууныхаа араас хөөж явдаг гэсэн үг маань гитар маань. Зэрэг биш. Дууныхаа араас нэг цохилтоор хөөж явна араас нь. Дутуу. За бадгийн аккордууд маань 8 дугуурлаад 1-р хуруу, 10 дугуурлаад 5 дугаар утасны, 10 дугуурлаад 4-р хуруу. Дараа нь 6 дугаар утасны 3 дугуурлаад 1-р хуруу, 4-р хуруу маань 5 дугаар утасны 5 дугуурлаад. Үүний дараагаар 1-р хуруу маань 6 дугаар утасны 6 дугуурлаад 4-р хуруу маань 5 дугаар утасны 8 дугуурлаад. Буцаад соёл өнгөлөг орно. Үүнийхээ дараа бас буцаад ля диез өнгөлөг орно. За бадаа дахиад явж үзье. 1 2 3 и. За биднээс дууныхаа бадгийн хэсгийг сурлаа. Одоо дахилт маань соёл дизээс эхэлнэ. Соёл диз маань 6 дугаар утасны 4 дугуурлаад 4 дугаар маань 5 дугаар утасны 6 дугуурлаад. Дараа нь ля диз буюу биднээс бад дээр үзсэн байрал байгаа. 6 дугаар утасны 6 дугуурлаад 5 дугаар утасны 8 дугуурлаад. За хоёр аккордыг нийлүүлж үзье. Соль диз, ля диз. Явлаа. За дахилтын маань одоо ерөнхийдөө дахилт бадыг хоёрын завсын хэсгэлтэй энэ маань соль мажор сефт гэсэн байралд барьдаг. Соль мажор гэдэг байралд мэднэ. Соль мажор. Үүнийхээ зөвхөн 4-р ураг дав. Соль мажор сефт. За бадыг дахилт хоёроо нийлүүлж үзье. Дахиад энэ чисээ. Дахиад орно. За дахилт маань до ля диз соль диз буцаад ля диз ля диз соль дизээс ля диз лөө хагас буюу
хэмжээнд орж байна. Соёл дээр дөрвийн тоон дээр бариад 1 2 гэж илүү бас бариад үлдсэн 3 4 яг дижл орж байна. За дахилт юу та? Roll in the deep гэж эхлэв. За цохол хийхдээ хавда доошо тийшээ доошо дээшээ 2 тэгээ дахиад хий доошо дээшээ 2 доошо удаа сүүлийн доошогийн дараа шууд уучлаарай сүүлийнхаа дээшээ гिचээс шууд доошоогоо цохино. За ингээд 6 дахь хичээлээр бид Roll in the Deep-ийн аккордуудыг сурлаа. За ингээд 440 гэрс хөгжмийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөгч байна. Та нэвтрүүлгээ дундаас нь төгсгөлөөс нь магадгүй дахиж үзэх хүсэлтэй байвал www.cig.huurcig.com болон www.cig.com-д хандаад үзээрэй. Энэхүү сайтууд дээр манай 440 гэрс нэвтрүүлэг маань бүх дугаарууд барьсан байгаа. Мөн Huurcig-ээс та Монголын болон дэлхийн алдартай дуучид хамтуудын талаарх бодит хамгийн үнэн мэдээллүүдийг олж авч чадхаас гадна мөн www.cig.com-оос та бүхэн дэлхийн алдартай хамтлаг дуучид болон тэдгээр хамтлаг дуучдын гитарчдын backing track болон бусад сонирхолтой гитарын талаарх мэдээллүүдийг та cig.com-оос олж авч чадах болно шүү. За ингээд 440 гэрстэй 40 минут байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгийн маш сонирхолтой зүйлийг та бүхэнд үзүүлэх болно.